аюултай хог гайглын байгальд нөлөөллийн талаар ирнэ. Сая мандахын саналыг бас дэмжиж байна. Энэ уулуурхай компаниуд дахин боловсрол үйлдвэр авах гэдэг газрын нөгөө моторын хаягдтоосыг полонг газрахчаад полонг дэвшиж чад асгаж байгаа гэсэн. Энэ одоо хэр байна? Энийг одоо яаж шийдэх вэ? Зөвхөн энэ асуудал нэг химийн хог гайглын асуудал байна. Эний нөлөөллийг яаж тусч байна? Тайлан дээр яаж тусах вэ? За 7 номер. 6 номер Алтан Цолдор. За байгаль орчин уурын төслийн хөгжлийн яамны байгаль орчны үнэлгээ аудит хэлсэн дараа Алтан Цолдор байсан дараа асуултанд хариулъя. За үнэлгээний тайланд бол сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор энэ уулуурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын энэ аюултай хог хаягдлыг бол мэргэжлийн байгууллага буюу энэ аюултай хог хаягдлыг дахин боловсруулдаг компаниудтай гэрээтэй ажилладаг. Энэний даваа нь бол тухайн компани аюултай хог хаягдлыг тээвэрлэх, хадгалах, устгах үйл ажиллагааг эрхэлж байгаа. Тухайн нөхцөл байдалд зарим нэг яг энэ одоо шууд одоо байгальд асгах ийм тохиолдлууд бий. Энийг нь салбарын хяналт бол хяналтаа хийгээд холбогдох арга хэмжээ хариуцлага тооцоод явагдаж байгаа. Үнэлгээний тухай хуулийн даваа үнэлгээний тайланд туссан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд зөвлөмжийг бол яг энэ одоо мэргэжлийн байгууллагууд хандаж гэрээ байгуулж энэ аюултай хогдлыг устгуулах чиглэлээр тайланд заавал тусгуулдаг. Хариулт туслаа.